Талын Монгол аяллаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг Монгол орны хойд зүгт байрлах өвзөгсөлтөд Хөвсгөл нуурын ирэг дээрх Байкал аялал жуулчлалын газраас бэлтгэн үзэгчид та бүхэндээ хүргэж байна. Уул ус ой тайван хөвч хөндийгөр бүрхөх үзэгсэлт газар нутагтай Хөвсгөл нуур нь Монгол хүн бүрийн заавал очиж үзвэл зохих үзэгсэлт газар юм. Хөвсгөл нуур нь Монгол орны хамгийн их устай, хамгийн гүн нуур бөгөөд Монголын төдийгүй дэлхийд томдон тооцогдох цэнгэг устай нуур юм. За бид бүхэн Хөвсгөл далайн ирэг дээрх Байкал гэж энэ сайхан бааз дээр хүрэлцэж ирээд байна. Тэгээд энэ бааз бол бас их цөөхөн хүмүүс авдаг, үйлчилгээ их сайхантай. За тэгээ байгалийн үнэхээр их гайхалтай сайхан ийм тогтцол дээр байдаг. Ийм бааз гэж одоо бид бүхэн бас мэдээлэл авсан. Одоо ингээд энэхүү баазд өнөөдөр бид бүхэн саатаж энд одоо аяллахаа нэг өдрийг өнгөрүүлэх болно. За өнөөдөр бол баазад бас зочид нэлээд байгаа юм шиг байна. Хүүхдүүд хүмүүс ингээд одоо сайхан моднээс өдөр зурдуур тоглож их сайхан байна. Өнөөдөр бас тэгээд их сайхан өдөр байна. За сайхан амруу та. Сайхан амрлаа. Энд одоо яг ингээд ийм модон дотор модны ингээд захтай далайн хөөн дээр ингээд унтахаар чи сайхан юм байна шүү дээ. Ер нь бол сая бас өглөөгөө жаахан галт өгөхөд баргал галны хэрэггүй бүр ингээд сэрүүхэн байгаад байгаа юм гоё. Санагдлаа. Тэгээд өчигдөр орооч ингээд дэрэн дээр толгой тавиад нам болцсон байна шүү дээ. Агаарт бид нар ингээд төвийн улсууд ч бас агаарт гараад ирээд агаар цохиулна гэдэг л бол юм. Танахад үнэхээр гоё тийм. Энэ юу ч нэг яг шууд ингээд мод өнөртөж шүү дээ. Тэгнь. Яг эко модоор. Тэр юугаач ингэж холдоос молдоос янз бүрийн юм энэ шилдэр ямар ч юм оруулаагүй ерөөсөө яг л эко бүх юм мод. Тэр чинь модонд чи юу гэдэг вэ нөгөө хэдэн өдөр ийм модон байшин дээр чи уушиг бүр зөвлөдөг чи. Тий, уушиг тамирчин тий. Модон юм дайгаж байгаа. Астам харин тий уушиг цэвэрлэнэ гэсэн байхan тий. За өглөөний цай их сайхан санагдаж байна. За цай тийм ээ. За. Амрагчд олон байна уу энэ жил? Ер нь ирж шүү. Хүүхдээ салхин гаргаад. Уушигны цэрмэрээ гаргах, олоо-молооны хөвддөг. Одоо ч бас тэгээд нэг 2 жил бас нэг ковид энэ тэр тийм одоо бас нааш чашаа явж сууж чадахгүй. За баг Монголын бүхэн баг ковид усчих шиг боллоо. Тэгэхээр энэ чинь бас уушиг зүрхэн анхаарт ингэж бас агаар салхинд гарах нь их чухал байна тийм ээ. Тий одоо ингээл манайх бол байгаль арна л эмчилнэ. Эмчилгээний совлил амрал. Тий. Тийм нэршилтэй явагдаж байгаа. Тийм учраас одоо цай хүртэл дандаа эмчилгээний одоо ус услагдаг одоо сав маань хүртэл нэрж харсан. Тий. Хэрвээ ус шингэн юм гэдэг чинь чухал шүү дээ. Ус холооргүй тий манай энэ далайн ээж чи холооргүй гэдэг утгаараа энэ цай бол баг хоол 20 идэх юмнаас илүү цус шингэлнэ тий. Цэвэр уснаас бараг илүү юм шүү дээ. Цэвэр ус. Тий, бараг тий. Зарим нэг минерал тийм шүүц байгаа. Тийм далаагаас авсаа татаа тэгээд нэржин савнд татна. Нэржин савнаас зөөхтэй дахиад битам нэржин сав. Тэгээ буслахж байгаа сав маань бас нэрж. Тий. Тэгээд дандаа сайхан гэд содоо цэвэрлэх, цус шингэлэх
Сая чи нөгөө ковид туссан хүмүүс чинь цус аюул төрөлтэй гэдэг. Төрөлтэй. Цус шингэлэх шаардлагатай гэж байна шүү дээ. Тийм учраас урд урднаасаа бас илүү төлөхөө бас Тэр чиглэлээ. тий. Бас ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө байгалаараа эмчилнэ. Одоо энэ мод чинь нөгөө энэ их талаан уур гэдэг юм уу те. Мод нь бол тэр хоёроо CO2 магн бүр 100%. Тий. Босод одоо Тэгээд танах чинь ингээд одоо жанхаагаас нааш уруудж ирээд тэгээд бас жаахан зайдуу баруун талд нь их гоё юм байна шүү дээ. Тэгээд дуу чимээ багтай тэгээд одоо ингээд яг энэ хашаа юу нутгаар бол бас ингээд гамуудаараа ингээд энэ хашааныхаа талбайнуудыг ингээд хамгаалцсан тий. Энэ өглөөний цайны өндөгтэй юу их таалагдж байна. Тогооч бас чухал байж одоо ингээд аялагчид чинь ингээд тав дахьтай амрах байр. За тэгээд хоол ундал одоо сайхан байлдаг одоо бас хол газраас төрж ирсэн хүмүүст чинь их чухал байлаа шүү. хамгийн гол нь тэр. Манайх ер нь ясны шүл гаргаад тэрүүн дээр одоо орос шүл ер нь түлхүү хийдэг давуу тал нь борш, салянка, ши тий маш их одоо эрдэс бодис ихтэй тий микроэлемент ихтэй болдог нэг ясны шүл гэдэг утгаараа. Хал амтлагч ер нь баг хийхгүй дээ. Танах одоо ингээд юуных нь ер нь одоо эн чинь далайн иргэдээр чинь дөрвөн улирлын ч юм уу улирлын чанартай ажилладаг юм хоёр янзын үйлчлэгээнүүд байх шиг байна баазуудад тий. Тий одоо замтай хайтан бас ороод ирнэ. Тэгэхээр ерөнхийдөө бас дөрвөн улирал болох талтай тий. Гэрүүд байшингуудад төрчихвөл гэрүүд бодлоготой байна. Одоо энэ бас байшингуудын өвчин бидний нэг юуны сурах яхад нэг пионерын заслангийн байшингууд нэг юм байшингууд байдаг гэсэн шүү дээ. Тэр пионерын заслангийн загвараар барьсан. Байкал амралтын газрын онцлог нь хөвсгөл нуурыг эрэг дээрээс нь толдож таны хайртай хүмүүсийн эрүүл мэндийн төлөө мэрэгжлийн хоол зүйч олон жилийн туршлагатай мэрэгжлийн тогоочийн экологийн цэвэр бүтээгдэхүүнээр бэлтгэсэн эрүүл амттай хоол ундаар үйлчилнэ. Биеэс хорд бодис гадагшлуулах цай, Монгол уламжлалт цагаан идээтэй өглөөний унд, 5 тухтай тансаг орчингээ танд мэдрүүлж, бие сэтгэлийн тайвшрал өгөх, таны болон таны гэр бүл, найз нөхдийн 5 тухтай тайван амгалан орчинг бүрдүүлж чадсанараа онцлог юм. Та хүсвэл цэвэр модон байшинд эсвэл жинхэнэ Монгол гэрт байрлаж болохоор сонголтыг танд өгдөг тул бусад амралтын газраас давуу талтай юм. Энд саунтай юунууд бол хэрэг Арт 88 саунтай баха. Тэгтээ тийм эмчилгээний үрдэг тийм цэг бол байхгүй. Тэгээд танай яг сауны онцлог нь Манайх Урууский байня гэж авдаг. Тэнд одоо даралтын үзээд тийм зураг судсан. Үзээд тэгээд одоо цаашаа саунд оруулах уу гэдэг нь бас Бас гэнэ тийм хяналттай. Даралт ихтэй. Тий зүрхний одоо архаг дутмагшилтай асуудыг саунд оруулж болохгүй. Гэтэ яг наан нь яг орос байдлаар сайхан үрж өгнө. Төрөл бүрийн давсаар шилмүсний ханд байгаа, давир хааны ханд байгаа, балзаан арьс одоо маш их чигшилт өгнө. Оросуудын ер нь оросуудын тэр одоо ингээд айд бүхэнд өжөдөг одоо тэр юуны Русская баня гэдэг энэ үчмэд бол бүр алдартай дэлхийд алдартай шүү дээ тийм ээ. Алдартай. Өсөд ичээний эмчилгээний тэр одоо ямар л ханаа том вирусны гаралтай өвчин бэ? Заавал байнадаа орж вирус тий. Оросуудын тэр одоо ингээд сахарын өвчнүүд их багтаа байдаг чинь нэгдүгээр тэр сауны, хоёрдугаар тэр ингээд ерөөсө байгаа газар ингээд биеийн тамирын талбай хийж сакс тоглож байж яадаг ингээд хөлс гаргадаг энэ юу холбоотой гэж хөдөлгөөн байна. Тий. Нэг ер нь хүн чинь хуурай ер нь насын яваад ирэхээр арьсанд хууршилт үүсчихдэг. Тэгэхээр тэр төрөл бүрийн минералын давсаар өрнө гэдэг чинь зэрэг арьсанд маш их чигшилт өгч байгаа. Тэгснээрээ цус шингэрнэ. Тэр таван цул ирүүлжин шээсний гаралт сайжирна.
Ер нь яг байгалаараа анх бол одоо тийм байгалаараа эмчлэе. Усын эмчилгээгээр эмчлэе гэдэг хамгийн түрүүн Урусгийн байныг бүр Оросын гор тулуун хотоос модыг авчирсан. Бүр энд зүгээр дөөрөлгөд хийцэн биш юм биш. Биш. Ерөөсөө бүх юм нь өөр. Тийм. Тэнд чинь бүр яг тэрийг хийдэг тийм юм. Яг тэнд стандарт. Яг специалист тэр одоо Мод боловсруулалтын дараа компани тийм. Бүр тэндээс авчирд нэг Орос ирсэн тэгээд энийг. Тэгээ яг тэр Орос хүн өгсөрж игээд. Тэгсэн. Амрагчдын өглөөний цайнд ер нь танах ямар зүйл вэ? За өглөөний цай бол зотон шил, каш, зүгийн балтай сүү ээж болж байна. Тэгээ өглөөний цай бас их өөр. Ногоон цай дотор олон төрөл. Тий. Яг өглөөний цайны ногоон цайгаа өгнө. Одоо энэ гашуу араа улаан үзэн гэдэг ч одоо 4 цаг хүртэл энийг авах хэвээр. Маш гоё цус шингэрч өгнө бас. 4-өөс хойш бол бас өөр цай өгнө. Одоо энэ 10 төрлийн цайгаар үйлчилж байгаа. Тий. Дорнодны бас цайны соёл гэдэг чинь бол их мундаг штэ тий. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр яг бас тэрэнд бас зориулсан. Тий. Цай бол ер нь чухал. Улирлын онцлогтой. Эрүүл мэнд байх одоо гол үндэс нь бол ерөөсөө цай штэ. Одоо өглөө ямар цай уух юм, өдөр ямар цай уух юм, хоолноос өмнө одоо 1-2 цагийн өмнө ямар цай уух хэвтэй, дараа нь ямар цай уух хэвтэй, айгүй өөр. Амрагчдад бол амрах гэдэг өрөөд ирсэн хүмүүст бол та бол тэрийг бол байнгын хэлээс тий. Оо тэнд чинь дээх сонш штэ тий. Одоо хэд хоног нэг хоног ч гэсэн та нар ирүүлжээд ав. Тий. Тэгээ жуулчд бол ерөөсөө манай энэ цайнд маш их дуртай. Тэгээд ерөөсөө Урусгийн байнада орно гэсэн монголчууд ирдэг, жуулчд ирдэг. Одоо Иван чай гэл одоо манай гол цайны одоо нэр төрөлд орно. Маш сайн. Одоо Оросод алдартай шүү дээ. Иван чайгаа өөр өснөө түүн яг онгон дагшин байглаасаа. Байглаас түүгээд. Тэгнь одоо нөгөө хинтээ хангаас энэ өндөр сайхан нуруунууд гэл одоо энэ Сибирийн уул шүү дээ. Тэндээс өөрснөө түүн шүү дээ. Тэгээд гэртээ авчраад тухай өгөндөө жохон хатаагаал тэгэл маш одоо энэ хамрын харшилтаа улсууд байна, үс ундаг улсууд байна те магн дутагдцсан. 5 метр хувийн одоо өөрчлөлттэй улсууд байна. цэвэр байхлаа. Тийм. Шээс өтгнөр маш сайн хор тоож өгнө. Энд чинь бол нохоо шүү шиг юм тий. Энэ улаан үзэм. Улаан үзэм. Тий. Гашаа 10. Манайхан амуу тарай гэдэг сайхан одоо юм хийж байгаа залуучууд байгаа шүү дээ. Тий нөгөө юуны мантхаж буудлын тал байдаг тий. Амуу гэдэг нь Амуу тий. Бас тэрнийгээс бас цай бэлдүүлж байна уу? Оо тэгэлгүй яах вэ? Олон жил хамтарч одоо ажиллаж байна. Одоо ногоон арцаар хүртэл одоо цайгаа эсмэс болгож өгнө шүү дээ. Бас найрлаганд нарцуулах тийм цай бас байна. Байлгүй яах вэ? Тэр чинь одоо нөгөө нэг уушиг тамиржуулна, цэр хохлно, элэг цэсэн цай. Одоо амрагчид ингээд заримдаа ингээд өглөө би ийм л цай уудаг гэдэг амрагчид ирэх үү? Айгүй юу? Ер нь 100-ны нэг 40% тийм улсууд ирэн шүү. Ирээс орцсон. Тэсгийн эмчийнхаа энэ цайг ууй. Байнад нь орж өрүүлээ, тий? Өрүүлж гэсэн. Тий. Ер нь хамрын аршилтаа даралт ихтэй улсууд ер нь нэг сайхан тогтворжод явдаг шүү дээ. Танай амрагчид чинь нэг одоо ингээд амралтанд гарахад одоо ч их гайг болж гараал явангуудаа гэрээс гаруулаад ярих угаал явчихдаг. Тэгээд бааз дээр ч баг харих ууж гол буцаад ядраад явдаг хүмүүс байдаг шүү дээ. Одоо бол танайд бол тийм хүн огт. Манад ер нь тийм хүн ер нь ховор ирэн шүү. Дандаа сайхан ирүүлжий. Тэгээ манайхын нөгөө замаасаа хоол яг далайн ирэг дээрээ тэгээд яг модны хаяанд ер нь магн CO2 ер нь эрдэс бодис маш ихтэй нөгөө дэлхийн одоо манай далайн ээжчин дэлхийн цэнгэг усны 3.1 штэ. Холооргүй гэдэг утгаараа. Одоо эн чин далайд бол одоо бас
ороход чинь бас цаг нар гэж байдгүй. Би одоо энэ амрагчтай бараг эндээ сайхан гараа сайхан угаагаад далаагаас сайхан бараг л аршаа мэт хүртээрэл гэж их зөөлдөг. Бити орж сэлээрээ, бити одоо хог хаягдал бити хаяараа гэж аягүй зөөлдөг. Одоо дээшээ амралтууд энэ бас тэг зөөлж л байгаа манайхан тий. Өөрснөө ч гэсэн бид нар одоо хүлээж угааж үзэг байгаа. Хэртэй гараач угааж үзэг байгаа. Одоо манай энэ хатан далаа ээж гэдэг чи одоо ер нь дэлхийд алдартай. Энийгээ сайхан цэвэр цэнгэг усын л одоо хадгалж явмаар л байна. Би ерөөсөө нэг их хүн одоо амрагчд авч их бохирдуулах гэдэг бол одоо ерөөсөө бас их Тэрнээс бол болгоомжлол. тий болгоомжлолтой ер нь байглаа их цэвэр цэмцгэр байлгая. Энэ байдлууд бол ингээ бааз ороод ирэхэд харагдаж штэ тий. Гэтэ манай одоос манай аялагчид бол их соёлтой болсон тий. Ер нь тэнийг үе бодвол ер нь их сайхан соёлтой амарч аялд сурж байна ер нь. Дотоодын аялагч сүүлийн 2 жил ч одоо бас ингээ гадаадынхан бас багтай гадаадынхан орж ирж явах гадаадынхан нэлээ танахаар ирдэг баг. Тэгээд сүүлийн үед дотоод одоо ингээ сүүлийн 2 жил дандаа манай дотоодын аялагч үйлчлэлээ амрагчд явж байгаа тий. Дотоодын аялал бол нэлээд их өргөжж шүү. Манай шин дотор нэмийн ургамал их ургадаг бас. Тэ талын шар цагаан цэцгүү жам ядаг цэцэг энэ төр ургадаг. Тэгээ энэ дээр одоо нэг гэр байшин барьж ихэр хайрлаад идэг. Тэгэл яг нэг нам дөрмө баримтлаад яг тэгэл аюул. Нэг удаа хэдэн хүлээж авах уу? Дээдл нь 30-аас 35. Тэгэхээр чинь одоо ингээд үйлчилгээ хүрэлтэмжтэй тий. Тэгээд одоо бас их ингээд бүжгэлсэн юу биш. Амрагчдын үед бол 5 дахьтай байх юм тий. Энэ ч одоо яг үнэхээр ингээд далайн хэрэг дээр ингээд ийшээ далайгаа хараад тэгээд ингээд зохоор мод тэгээд уулаа ийшээ ингээд харчихна. Тэгээ яг одоо ингээд ой дотор сууж байгаа юм шиг энэ танай энэ кафе бол их гоё юм. Мод өнгөртөж байгаа биз. Яг модон дотор байж байгаа юм шиг. За өглөөний цай их сайхан боллоо. Тэгээд яг л нөгөө эмийн ургамлуудтай гоё цайнуудыг ямар цай уух үгээ сонголттой янз янзын цайнуудын сонголттой байд юм байна. Өнөөдөр их 5 тухтай амралтыг эрхэмлдэг ийм амрагчид олон болсон. Тэгээд цөөхөн хүний одоо жишээлбэл энэ Байкал гэдэг энэ бааз бол нэг 30-аас 35 хүнийг хүлээж авдаг. Тэгээд тэдэндээ бол одоо эмчилгээний ийм одоо эрүүл мэндийн хоолуудыг санал болгоод тэгээд одоо энэ сайхан Уруская баня гэдэг сайхан саун, орс саун шилмүүсээр үрдэг, шилмүүсээр ингээд шавхардаг гэдэг. Тэгээд нөгөө янз бүрийн яг байгалийн гаралтай юм давсуудаа үрж ингэж юм сайхан үйлчлэгээ үзүүлдэг юм сайхан саун байд юм байна. За мөн одоо ингээд амрагчдын одоо амрах 5 тухтай сайхан байрууд байна. Тэгээ ер нь бол эндээ их сайхан тогтоо юм байна. Яг Хөвсгөл далайхаа ирэг дээр. За тэгээд энэ дээр одоо сайхан модтой. За тэгээд энэ хашаанд нь бол ингээл одоо их олон төрлийн сайхан бас эм гомлууд ургадаг. Үнэхээр энд одоо нэг хүүхэд багчвал тагаа гэр бүлээрээ ирээд ийм сайхан 5 тухтай амрах юм боломжтой газар юм байна. Тэгээ өглөөний цай бол их сайхан амттай байлаа. За одоо ингээд одоо та бүхэнд энд байж байгаа бас зарим юунуудыг сонирхуулъя. Одоо ийм одоо энэ байшин бол их загвар их гоё юм байна штэ. Хоёр ингээд ийм байшин байд. Одоо ингээд ийм жижигхэн одоо ийм дугуй 6 талтай юугаар барьсан юм шиг байна ингээд ийм модон байшин. За тэгээд Монгол улсынхаа төрийн сүлдийг бол одоо энэ дээрээ төрслөлийг одоо ингээд хийчихсэн. Ийм сайхан байшин байна. Тэгээд энэ талд нь бол одоо манай бидний үеийнхэн болон одоо биднээс дээш үеийнхэн дээр бол одоо их сайн мэдэндээ. Тэгээ пионерын туслангуудын байшингууд гэж одоо ийм байшин байсан шүү дээ. Яг тэрүүний загвараар одоо ингээд энэ байшинг барьсан юм байна. Тэгээд энэ бол одоо бидний яг одоо ингээд хүүхэд насны одоо тэр дурсамжийг бол одоо ингээд бас сэргээсэн ийм сайхан
Башин бай. За тэгээ хэдүүлээ одоо ингээд яахан хойшлие. Энд бол хойно шовгорууд манайхан шовгор гэж нэрлэдэг байдаг шүү дээ. Ийм 5 тухтай бас ажтайх байшингууд бас байд юм лээ. Яа ингээд энд бол одоо ингээд ийм сайхан шовгортой шовгорынхоо ингээд гадна талд нь бол ингээд яг ийм жижигхэн өрхөн сүүдрөвчтэй юм байна. Тэгээд одоо яг энэ модон дотор ингээд сууж явах ч бол их гоё юм байна шүү дээ. Ингээд эндээсээ гарч яг ийм жижигхэн гоё юм сүүдрөвчтэй. Ер нь их 5 тухтай сайхан юм байна. Ингээ одоо ийшээ ингээ сайхан далай харагдаж байна. Ингээд одоо яг энэ орчиндөө ингээд сууж явал үнэхээр сайхан юм байна. Үнэхээр 5 тухтай амрыг бол одоо энд Байкал гэдэг энэ одоо сайхан баазад хөрөлцөж ирвэл үнэхээр 5 тухтай сайхан амрах боломж байна шүү. Яа тэгэхээр танай одоо энэ амралтын газрын чинь бас нэг их гол онцлог бол яг Оросын Русская баня гэдэг одоо яг Оросын технологийн их гоё саун байна шүү дээ. Энийг та одоо хэрхэн яаж хийсэн? Танай энэ сауны онцлогийн талаар. Энэ бүх модон материал хаалга энэ бүгдийг нь Оросоос авчирсан. Оросоос авчирч яг жинхэнэ утгаар нь одоо Орос байна ямар л байх хэвээр 4 төрлийн мод ордог. Таазан, тастай, ханан, өөр мод, шалан, тэгээ хүн хэвтдэг мод нь хүртэл тастай. Тэгээ 4 төрлийн лак орно. Тэгжээж яг мод шилмэс нэртдэг. Ерөөсөө л Орос байны онцлог нь тэр. А зүгээр нэг хамаагүй лакаар нь тэр. Зүгээр ингээд энэ чинь бүх мод нэг модыг л одоо ингээд харуулгын харуулдаг бүгдийг ингээд хийчдэг биш юм байна шүү дээ. Тийм биш. Тэгжээж мод үнэртнэ. Тэгээ ч нөгөө яг мод нь ингээд үнэртэж явах нь хамгийн чухал юм. Лак нь бас өөр лакаар өөр лакаар лакт 4 төрлийн лак орно. Та энийг хаанаас авчирсан? Оросын халуун улсын Гор Толуун гэж маш том эко модтой модны үйлдвэртэй хот байдаг. Тэндээс авчирч хийсэн байна. Тэднийх бол яг одоо энэ ханых одоо шалных нь мод нь энэ гэдэг энэ одоо ханы модноо тэгээд одоо бүх юмд яг тус нь бэлддэг юм байна тий. Тэгдэ яг жинхэнэ утгаар нь Орос байна. За танад одоо ингэж ирсэн амрагч бол одоо ингэж энэ сайхан саунд одоо ямар үйлчлэг авах вэ? За өрөөлөндөө бүхий өрөөлж авсан дорно. Тэр нь одоо ямар бүтээгдэхүүн байдгийг гэвэл давс, витамин С-тэй, давс, шилмүүстэй, давс, сүүтэй гэдэг олон төрлийн давс. Тэгээд Оросын шилмүүс балзан байдаг. Модны давирхаа гар хийсэн балзан байдаг. Тэгээ маш гоё хүний бие торох шиг зөөлөн болно. Ингэснээрээ цусны эргэлт маш сайжирдаг. Арьсан чийгшил өгнө. Оросууд чинь бол ерөөсөө ингээд байгаа орчинд бол хамгийн түрүүнд л одоо нэг усанд ордог энэ одоо баняга нэгдүгürt хийдэг, хоёрдугаарт нь гадаа сакс олиолынхаа талбайг л хийдэг. Тэгээд энэ нь бол бас нэг эрүүл ахуй хувьд бол хамгийн их зөв зүйл байдаг гэж байна. Тийм Оросын традиционы одоо бараг лечебний байна гэсэн үг шүү дээ. Эмчилгээний байна гэж өөрөөсөө нэрчдэг. Заавал ариун цэвэр талаасаа биш. Нэг ханиа том хөрсөн чиглэл байнадаа ордог. Тэр нь арьсан дээр дерматический аллерги гарсан чиглэл байнадаа орж идэг. Ер нь тэгээд ер нь эмчилгээний одоо байна гэхэд бол сэтгэхгүй дээ. Ер нь бол одоо яг Оросуудын бүр өдөр тутмын хэрэглээний бол. Гэхдээ одоо энэ бүр их дээр үес боломжтой тий олон зууны. Тийм байх ёстой. Дээр үеийн л одоо Русская баня. За тэгэхээр өнөөдөр бол манай энэ Байкал амралтанд төрөлцсөн ирсэн хүн бол энэ сайхан байгалийн сайханда
амарч. За тэгээд одоо ингээд энэ сайхан саунд банд русская банд гэж энэ одоо саунд алжаал тайлах болцоо. Тэгээ янз бүр тэр олон төрлийн энэ юу ч юм бол бас одоо эрдэс тэр тухай хүний биед хэрэгтэй зүйлүүдийг одоо бидэн тэр арьсанд нөгөх юм л ятдаг байна. Тэглгүй яхаа тэр чинь моного микроэлемент бараг нөхж өгч ийн гэсэн үг тэгж үрснээр. Маш таван цул эргэтэн маш сайн одоо эрүүлж ийн гэсэн үг. Тий. Энэ одоо бас нэг алдартай дүүпэн ийм модон ховин байгаа. Энэ ч бүр би ойлгохдоо ингээд түрүү ингэж үзчихэд певр шиг мод юм болов мод шиг певр юм болов гэж бодсон шүү дээ. Энэ одоо бүр дүүпэн. Энд одоо амарч яваасад бол цистит айгүй их тусдаг. Ялангуяа залуу хөөхнүүд бол энд чинь төрөл бүрийн одоо эмчилгээний цай дорн хийгээд тэгээд цахилгаан залгаад уураар нэгэд битүү ингээд өөрийгөө хоччихно. Хамгийн хөлс гарна. Шээсний замын бактери арилгана. Одоо бөөрийг маш сайн халааж өгнө бөөр нуруу. Тэгээд ер нь одоо энэ манай байнанд өрснээр олон хоног яваад ирсэн жуулчд. Хөл гарна маш их өвдсөн булчин чангарсан байдаг. Тэгээ энэ өрөлт үүсгэснээр булчин сайхан суллагдаж алжаал тайлагдаж амарч унтах нь хүртэл илүү байдаг. Одоо жолооч нар байна тий олон хоног яваад ирсэн жолооч нар олон километр тэгээд олон хоног явсан жолооч хамаг булчин зүйл чангацсан байх юм байна тийм шүү дээ. Тэгээд одоо хүзүүний шахаажилт, нурууны шахаажилт, суулттай улсууд энэ төр маш үр дүнтэй. Одоо анхны одоо эмчилгээний анхны цэгцлэгээ гэсэн үг шүү дээ. Ер нь усан эмчилгээ гэдэг чинь. Хөвсгөл далайг харахад цэв цэнхэр цэв цэнгийг салхины сэлүүхэн аяс усан давлгаагаараа эргээ элбэн илээх үл тасрах үл зогсох байгалийн аялал. Цэлгэр их ус цэлмэг хөх тэнгэрийн хаяатай нийлэлдэн. Зах хязгааргүй гих утгын цангааг эндэл тайлах мэт тийм гайхалтай үзэгсэлэнт зунд уусах байгалийн сайханд сэтгэл юугаан баясгаж усан дээгүр нисэх цахлай шуудыг харж эргээс хөдлөн хөвөх элдэв зав усан онгоцыг хамтдан харах. Энэ бол хөвсгөл далайн байгалийн үзэмж юм. Өдрөө бол болсон байна. Өдрөө олч одоо шар сая явах уу? Тийм байна. Өнөр бол юм шүү дээ. Энэ агаар сэвэр агаарч бас хоол мол их сайн шингэдэг гэдэг тий бас. Өдөө өдөө л унтаал байгаа. Одоо амралт чинь тэгэн шүү дээ. Зөв хоол идэл унтаал амраал. Тэг бас нойр их хүрээд үү? Энд ингэж яг амармаар унтмаар санагдаад. Энэ мод их чухал юм шиг байна тий. Мод их чухал. Үнэхээр бааз яагаад гоё юм. Энэ бас ингээд ийм амралтын газар бааз ингээд одоо энэ ажиллах ер нь анзаараад байхад сайн тоогооч хамгийн чухал юм шиг байна тий. Өдрийн хоолны энэ одоо юу нь бол за төмөсний нөхөш байна. Төмөсний нөхөсний амт бол гоё юм байна. Тэгээд их олон төрлийн нөгөө шүү. Тайцааны салаад тий. Байцааны салаад, лууван, улаан манжин, Баялаг юмч. Тэ их баялаг. Одоо бол бас ингээд хөвсгөл дэрхэд их амархан болсон байна шүү дээ, тий. Тийм байна. Сайхан зам сайхан тий. Зам сайхан. Дархны замыг эс тооцвол Дархны зам орчуул тэгэл наашаа асуудал болж байна. Байкл аялал жуулчлал амралт сувлын газар.
Хөвсгөл далайн ирэг дээрх Байкал эрүүлэр эмчлэх хүрээтэй аялал жуулчлал амралтын газрыг та зориод ир. Хөвсгөл нуурыг эрэг дээрээс нь тольдож, цэвэр модон байшин, жинхэнэ Монгол гэрт байрлаж, мэрэгжлийн хоол зүйч, олон жилийн туршлагатай мэрэгжлийн тогооч, таны гэр бүл хайртай хүмүүсийн эрүүл мэндэд тусдаа экологийн цэвэр бүтээгдэх хүн, эрүүл амттай хоолоор үйлчилнэ. Биеэс хорд бодис гадагшлуулах эрүүл мэндийн цаг танд барьж, Монгол уламжлалт цагаан эдээгэр өглөөг өгтөн. Моддын дунд байрлах тав тухтай танзаг орчныг танд мэдрүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99 49 93 утсаар лавлаарай. Тэгэхээр манай бас миний таньдаг амрагчид өдөр ингээд наашаага явсан гэхээр Байкал гэхээсээ илүү цэцгийн эмчийн баазууд очсон, цэцгийн эмчийн сувлалд очсон гэж ярих юм байлээ. Тэгээд энэ сайхан баазыг, энэ сайхан амралтын газрыг ингэж хийх болсон шалтгаан бол бас одоо энэ нутаг устай аав ээжийнхээ төрсөн нутагч гэдэг юм уу, энэ зүйлтэй бас холбоотой байх тийм. Тэгэлгүй яах вэ? Манай аав чинь нах ямны сургууль Оросд төгсөөл тэгэл ханхын байц сангуурлахын дараагаар иржсэн. Анх Орос хэлийн 10 офицерт анхын хэлийн бомбыг нээж исэн гэдэг төв. Тий. Тэгээ өөрөө байц сангуурлахын дараагаар 25 жил ажиллаад тэгэл моёр цолтой пенсэнтэй гарсан. Би болохоор бас Оросд төрсөн. Тэгээ бид нар ер нь манай ах эгч нар болохоор ер нь Орос цэргүүдийн гар дээр л өссөн гэдэг. Тэгээ ийм өөгтэй. Тийм ч учраас одоо энд нэг сайхан амралт байгуулъя гэж зорьсон да. Тий. Манай чинь одоо чекист хүн. Анхад өргөдөл бичээл ер нь нэг Оросын чихэр боо ер нь энэ Монголоо энэ Оростой хүн холбоотой энэ Хөвсгөл далайн ээжийн хүн холбоотой сайхан байлгая гэдээ анх одоо нах ямд өргөдөл өгөөд 3 удаа буцаагаал 4 дахь дээр нь зөвшөөрсөн гэдэг. Тийм тэгэл одоо энэ усан онгоц тээвэр явдаг. Тээвэр 3 баарч. Тэг Хөвсгөл далайн ургац гээд 3 баарч одоо явдаг болсон. Орос бензин. Одоо манай хатгал чинь Нанжин хатгал гээд Орос чихэр ховцонор одоо бусад одоо аймагуудыг бол бас их баян байлаа шүү дээ. Тий. Одоо манай аавын л одоо бас ач тус. Одоо яг санаачилж одоо бий болгосон тийм зүйл байх юм тийм ээ. Тэгээ ингээд яг одоо далайн ээжийнхээ хөвөн дээр одоо ингээд харахаар одоо хэр гоё шүү дээ. Ямар гоё шүү дээ. Ус их олон өнгөтэй байд юм тий. Наа нэг жаахан дундаа нэг ингээд одоо тий цэгэртэй. Тэгээ яг одоо та өөрөө бас эмч хүн шүү дээ. Тий. Тэгэхээр яг ийм одоо байгаль дээр ингээд байгалаар нь хүнийг эмчлэх хүн чинь байгалийн амтан. Тийм учраас байгаль дээр нь яг эко байдлаар яг байгалийнх нь энэ үндсэн зүй тогтлоор хүнийг эрүүлжүүлэхийн талаар бас их хамгийн их анхаарч одоо уулзсан хүмүүстэй загнахад гэлээд учруулаад байж идэг хүн болоод одоо тааш. Одоо манай энэ далайн ээж чинь дэлхийн цэнгэг усны 3-1 шүү дээ. Холооргүй гэдэг утгаараа. Хүний бие эрүүл мэндэд маш удаач тусдаа. Тэгээ энэ далайн их уур одоо манан бодон гэдэг чи одоо маш сайн цус шингэрүүлдэг. Тэгээд энэ манан бодон энэ модны чигэнд бас их нөлөөтэй. Тэр утгаараа уушиг цэвэржүүлнэ. Цэвэршүүлнэ. Одоо хамрын харшилтай хүн их боллоо штэ манай Монголоос чинь. Би ингээд хотод гэртээ ингээд унтаал босоход ингээд толгой нэг ингээд жоохон өвдсөн юм шиг. Тэгж өдөр босоод өс өнөөдөр өглөө болоод энд чинь би хөнгөн бүр маш сайхан босч штэ. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр бас энэ цусны иргэдийн юмд бас ингээд уушиг нөлөөлөд ингээд яаж явах юм бэ? Уушиг цэвэршүүлнэ. Арьсан чийгшилд өгснөөр цусны эргэл сайжирна, цус шингэрнэ. Та өрн дорны ангаах ухааны юмыг одоо яг хослуулж бас одоо энэ талаар их суралцсан. Та өөрийнхөө бас яг одоо боловсрал эзэмшсэн ажил одоо өнөөдөр хүртэл бас одоо хаана ажилласан тухайгаа бас манай үзэгчдэд бас хурцлаа. За анх би атгал 10 жил төгсөөл
дархны амгаахын дунд төгсөж исэн. Дараа нь уламжлалтаар хятад төгссөн. Мэдрэлийн чиглэл нуруу нугасны эмч хүн. Тэр чиглэлээрээ бол Оросд мэргэжилт дэвшлүүлээ тэнд сургууль төгссөн байдаг. Хойно ажиллаад байсан тийм. Хойно одоо 10 гаруй жил ажиллачлаа. Хойноос одоо ковидын үед таныг бас одоо нөгөө одоо цэцгийн эмч ажиллаж бас одоо ингээд энүүгээр хэрэгтэй байна. Хүзүү мүзүү хөдөлгөө байлаа нуруу татлаа барьлаа гэсэн хүмүүс их байна гэж бас нэг манай нэг найз уулзсан чинь цэцгийн эмчийг дэндээс их сараад байна гэж ярьж байсан. Тий одоо эм тарианы хоруу чанар маш их байсан энэ ковидын дараа. Тэгээд эмнэлгээс гараад ер нь энэ физик эмчилгээ маш их үр дүнтэй байсан. Тэр утгаараа одоо 2 жил одоо намайг бас нэлээд сонссон баха. Тэгэхээр танай амрагчдын бас нэг онцлог нь бол одоо их тийм тав тухтай, амар тайван ийм зүйлийг одоо байдлыг эрхмэлдэг ийм амрагчд их ирдэг юм шиг санагдлаа шүү дээ, тий. Ер нь амраа сурцсан. Ер нь байглаараа эмчлээ гэсэн улсууд ер нь нэрээ шүү. За тэгэхээр бид нар өчигдөр ороо ирээд одоо Байкал гэж энэ Өвсгөл далайн ирэг дээр хин амралтанда нэг хонж их сайхан хонлоод гээд одоо угнжийнхан завсарч өдөө байдаг нь 7 хонж мордог их сайхан санагдаж штэ. Тэгээ энэ жамин мэд гэдэг чинь цэцэг юм байна тийм ээ. Ер нь ингээд одоо цэцэг ногоод дэлгэрсэн юм чи ингээд байж хахаар ингээд яг ийм газар дээр ингээд суумаар ингээд хоошоо ингээд хэвтчмээр дээр санагдаад байдаг. Үнэхээр танай хамт олон бол их сайхан үйлчилгээ, за тэгээд үйлчилгээ их сайхан байна. За тэгээд бас амрагчд их тав тухтай сайхан байна. Гой тогтчил тэгээд яг энэ байгалыг өөрөөр нь ингээд байлгаж ингэж одоо хүмүүст үйлчилгээ үзүүлэх гэж байгаа энэ зорилго бол их сайхан санагдлаа. Та бүхэнд маш их баярлалаа. За та нар ч гэсэн манай амралтыг зорж ирж ингэж одоо биднээс ярьцлагаа авч манай амралтыг одоо судалж олон түмэнд одоо үйлчлэгээ талаараа сурталчилж байгаа явдалд их баярлалаа танаа хүн болон цаашдын эрүүл энхийг хүсье, цаашдын ажлын амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр үнэхээр одоо эрүүл байвал одоо үнэхээр хамгийн эрхэм баян эрүүл гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо энэ сайхан байгалийн сайханд тав тухтай тэгээд одоо энэ сайхан тав тухыг мэдэрч Монгол орныхон үзэсгэлэн тэн байгальд бид бүхэн зөв сайхан амрах юм боломж байна. Тэгээд одоо үнэхээр танай хамт олонны энэ үйлчилгээ үнэхээр сайхан байна. Та бүхэнд хамгийн их амжилтыг хүсье. За баярлалаа.